За агарын хөлгийн төлш нийлүүлэх гэрээг байгуулах үйл явцад бас үнэтэй хувь нэмэр оруулсан, идэвх санаачлагтай ажилласан аж үйлдвэр эрдэс баялагын сайд дамд яам ажлын албаныханд гүндэт талархал илэрхийлье. За надад хоёр асуулт байна. За бид өнөөдөр хоёр улсын засгийн газрын хэмжээнд агарын төлш нийлүүлэх гэрээг одоо батлах гэж байна. Сойрхон батлах гэж байна. За агарын хөлгийн төлш. Та түрүүн дурдан лээ. Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ ирнэ байгаа мó? Энэ гэрээг сойрхон батлах уу? Нэгдүгээр асуулт. Хоёрдугаарт бас энэ танилцуулган дээр агарын хөлгийн төлшний үнийг олон улсын зах зээлийн үнээр гэд бичсэн байна. Ер нь аль ямар үнийг удирдлага болгож авах гэж байгаа юм бэ? Энэ одоо тусгайлан дахиад гэрээ хийх байх л да. Ийм хоёр асуулт байна. За Эндри микрофон өгье. За аж үйлдвэр эрдэс баялагын яамны газрын төсний бодлогын газрын дарга ашиглалаа. Яг одоогор бол Оросын улбооны улстай газрын төсний салбарт газрын төсний бүтээгдэхүүн нийлүүлэх тухай хэлэлцээр за мөн энэ дээр нэг агарын хөлгийн төлш нийлүүлэх тухай хэлэлцээрүүд одоо ингээс хоёрхан батлагдаад хүчин төгөлдөр болоо явна. Яг газрын тосны талаар бол хэлэлцээр байхгүй. Цаашид энэ талаар бол судалж үзээд байгууллага явах боломжтой шаардлагатай байна. Агарын хөлгийн төлш нийлүүлэх тухай хэлэлцээртэй бол Оросын улбооны улсын зах зээлийн үнээр нийлүүлнэ гэж байна. Ямар нэгэн зундын Оросх шүү ерөн зүгээр зах зээлийн үнээр ямар нэгэн дундын зуурчлагчгүйгээр шууд нийлүүлнэ гэсэн үндсэн нөхцөл байна. Болсон. За Жангабул гişүн гүцээж асууя. Тэгэхээр газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байхгүй болохоор ер нь эрх зүйн хувьд ямар гэрээгээр одоо зохицуулаад яваад байгаа юм бэ? Бид одоо найдвартаа ийм үнээр гэд байнга ярьдаг шүү дээ. Тэгэхээр эрх зүйн юу байгаа мó? Гэрээ ч юм уу одоо юу гэдэг юм баримт төвчг. Нэг. Хоёрдугаарт сайн үн бас тодорхой хэлжүүлгээр байна. Яг тохирсон байгаа мó? Жишээлбэл Оросын одоо дотоодын зах зээлийн үнээр юм уу? Аль эсвэл одоо гадаадын одоо зах зээлийн үнээр ч юм уу одоо Сингапурын бирж үнээр ч юм уу одоо юу гэдэг те? За дамжин хариулын дамжин сайдын микрофоног өгье. За нэгдүгээрт бол манай улс Оросын улбооны улстай төр засгийн шиг хэмжээнд ийм газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ ерөөсөй байхгүй байсан бэл. Аж ахуйн нэгжүүдийн хоорондын гэрээгээр л явдаг. Тэгээ сүүлийн үеийн геополитикийн нөхцөл байдлын хүндрэлээс шалтгаалаад засгийн газрын хоорондын хэлэлцээр хийхгүй бол шууд хориг тавигдчихад мэддэхгүйгээр шууд хориг тавьчихдаг ийм одоо эрсдэл биднэрт нүрэлчээд байгаа. Бид нар ч нэг сар хүрэхгүй хугацаанд нөөц хадгалж чаддаг. Тэгэхээр засгийн газрын хэлэлцээр хийсний бас нэг том давуу тал нь бол энэ гинтийн хориг саадуудад бол орохгүй байх асуудал асуулт тавигдчихж байгаа. За энэ гэрээгээ бол бид нар хийцээ одоо ингэ сойрхон батлагтаад явна. За хоёр дахь нь үнийн хувьд бол бид бас зах зээлийн хамгийн хямд их усүрээс энэ компани өөрөө авах бүрийн эрхтэй тавьж байгаа. Монголынхаа үйлдвэрээс ч авна. Сингапур плацын үнээр одоо авч болно. Ятаас авч болно, Оросоос ч авч болно. Аль хямдаасаа бизнесийн зарчмаар аваад явах ийм тохиролцоотой.